Тэгэхээр бид нэр гадаадын хөрөнгө оруулалт оруулж ирэхийн тулд тэр хөрөнгө оруулагчид бусад те одоо 80 орн руу хөрөнгө оруулах боломж байгаа байхгүй. Тэд нартэй яаж өрсөлдөж те Монгол руу тэднийг татаж авах гэдэг чинь бас дэлхийн зах зээл дээр өрсөлдөж байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр бид нэр хууль эрхлэн хувьд ч гэсэн тийм тэд нарт одоо таатаа бас тийм одоо бусад орнуудаа харьцуулах үз одоо өрсөлдөхүйц тийм боломжийг олгосон. Доктортой байсан. Тэгээд дээрээс нь суурь судалгааны ажлыг хийх чинь тэр мэдээллүүд хангагдсан байна. За хайгуулчин подкастын 20 дахь дугаар ийхүү эхлэж байна. Манай энэ удаагийн дугаарт Америк нэгдсэн улсын Харвард их сургуулийн бизнесийн удирдлагын магистрээр төгссөн. Уулуурхай хүнд үйлдвэрлэлийн яамны дэд сайд Батнайр оролцож байна. Тэгээд бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Мэдээж тэгэлгүй яг хөө миний хувьд бол яг подкаст өөрөө бас хийдэг. Дээрээс нь олон подкаст орж ирсэн л та. Гэхдээ хоёлаа яг гоё мэрэгжлийн талаас нь ярихаар бас сонирхолтой байх болов гэж. Тэгээ ер нь манайх мэрэгжлийн талаар явна. Гэхдээ мэдээж бас сонсогчдод өөрөлдөө хоёлаа Батнайр үйлдвэрлэлийн шин гэдэг талаас нь бас илүү танилж баг зэрэг ер нь бол ярилцъя гэж бодож байна, төлөвлөж байна. Тэгээд хоёлоо бол яриагаа мэдээж Америк нэгдсэн улсын Харвард их сургуульд тэр тусмаа бизнесийн сургуульд нь яа хэлж орсон талаар яриагаа үргэлжлүүлсэн дээр баг. Окей. Тий. Бүр яач чадгүй. Би намайг яг мэдэхгүй бас олон хүмүүс байгаа л да. Тэгэхээр манаас тэгэхээр би яг уг гарлаасаа хэлчихье. Би өөрөө баруун ангилалтай ховдод төрж өссөн. Тэгэл 9-р ангитай байх Улаанбаатарт одоо ахлах сургуульд ирчихсэн. Тэгэл ер нь бол Улаанбаатарт 3 жил сурчаад тэгээд гадагшаа одоо тэтгэлэг аваад сургуульд явжлаа. Ахлах сургуулаад үргэлжлүүлсэн шүү дээ тийм. Тэгээд Америкт төвшөө тэр чинь Норвег байсан л та. Норвегт 2 жилдээ одоо их сургуулийн өмнөх бэлтгэл 2 жил ангид суралцаад тэгээд эндээсээ бас Америкт их сургууль Америкт Монголоор их сургууль юм да Америкт коллеж тэ бакалаврын зэргийн коллежд бас тэтгэлэг аваад эдийн засгийн чиглэлээр төгссөн. Ер нь бол яг бакалаврын зэргийн хувьд бол яг эдийн засгч юм л да. За тэгчээд Америкт байсан мэрэгчлэрээ ажиллаж байгаа тийм Монголд ирчихсэн. Тэгээ Монголд ирээл ер нь уулуургаан салбарт бол тэр үед яг орцсон л доо. Одоо тухайн үед PricewaterhouseCoopers гэдэг PwC гэдэг аудитын компани тэгээд тэнд нэг хэсэг хугацаанд ажилласан. Гэхдээ тэндээ бас л яг л аудит хийхдээ бол яг Монголын томоохон уулуургаан компаниуд төр хийжсэн бил одоо хараад байгаа. Southco Business тэгэл тухайн үед бас оюу толгой дээр тэ гэх мэтчил яг ингээд томоохон Монголын томоохон одоо клиентууд бүгдээрээ уулуургаан компани тэгээд гэхдээ дандаа нөгөө хөрөнгө оруулалт талаасаа тэгээд хамгийн сүүлд нь Origo Partners гэдэг Английн хөрөнгө оруулалтын сан Монголд хөрөнгө оруулалтууд дандаа уулуургаад ирнэ. Тэгэхээр дандаа хөрөнгө оруулалт investment гэж ярьдаг тийм талаас нь ер нь уулуургаан салбарт бас бараг 10 жил болсон юм байна л дээ. Ер нь бол за тэгчээл Монголд нэг 4 жил тэгэл нийтдээ бол нэг бакалаврын дараа нэг 5 жил ажиллаад тэгээд одоо бизнесийн сургуульд явъя, MBA хийе, бизнес удирдлагын магистр хийе гэл. Тэгэл тухайн үедээ 4 сургууль руу apply хийж чад тэгээд Харвардаас одоо хамгийн одоо юу хэ гой хариулт нэх юм уу одоо гой хариулт нь ч багтай тэгээд тэтгэлэг хийдэн хүн байх уу те миний нэг бараг 40 орчим хувийг нь төлөе гэсэн те тэгэхээр чин тэгэл тэр үедээ хамгийн best offer нь л байсан байхгүй тэгэл Харвардад авах 2013 онд орчихлоо 13 тэгэхээр чи яг нэг эдийн засгийн үед чинь нөгөө чи санаж байгаа бол нэг 11 онд чи Монголын эдийн засаг те одоо хамгийн өндөр өсөлттэй 17.3% өссөн те тэгэл өсөлтөөсөө ерөнхийдөө бол унсан үе тий. Тэгэхээр яг нэг 12-3 он ч болж байгаа уналтын үе орсон байсан шүү дээ. Тэгэхээр тэр үед л яг ажилч нэгсэндээ бас ингээд яг ужигнжсэн тий алга болоод тэгээд яг бизнесийн сургуульд явъя. Одоо дараагийн түвшинтэй гарыг яг мөрөөдсөн тэр банкнд ажилд орё гэдэг. Тэгэл анх явж исэн юм да. Тэгээд 2 жилийн програм. Яг чиглэл нь болохоор яг бусад програмууд болохоор өөр мэрэгч чиглэлээ сонгож болдог байхгүй. Санхүүгийн чиглэл байх юм, маркетинг байх юм те. Гэх мэтчлэн гэхдээ Харвардын бизнесийн сургууль бол бүгдээрээ нэг л чиглэлээр төгсдөг. Ерөнхий менежмент. Тэгэхээр ерөөсөө Харвард сургууль одоо бизнесийн сургууль бол өөрсдийн онцлогтой нэг төгсөгчтэй. Харвардын бизнесийн сургууль дараагийн үеийн
дэлхийн томоохон одоо корпорацууд те корпорат дараа үеийн менежерүүд гүйцэтгэх цагаачлууд те төлөөлөл өдр зөвлөлийн гишүүдийг бэлтгэдэг. Одоо тэрүүгээр мэргэжсэн сургууль. За хоёлаа бол сая Харвардыг төгссөн Батнайрны тухай хэлээ. Тэгвэл одоо хоёлаа нөгөө одоо манай хамгийн их сонсогчтой хүмүүс маш сайн мэддэг, залуучууд илүү сайн мэддэг. Амлог подкастын Наги гэдэг талаас нь ярил л та. Тэгэхээр ягаад ийм төрлийн подкастыг авч хийж эхлэв? Ийм төрлийн гэдэг шалтгааны яг уншсан номыгаа буцаа тоомлоо хүргэдэг те сонсогчтой. Тэгэхээр би Австралид байсан юм л та. Тэр чинь 2017 он. 7 он юм. Тий 17 оны ихтэй одоо Австралийн үйл хэлсэн юм. Ерөнхийдөө нөгөө банкнд ажилладаг те Bank of America-д ажилладаг Австралийн салбарт нь яг миний явсан. Тэгээд тэр нэг уулуурхай салбар байсан л та. За яг тэр нэг уулуурхайтай холбоотой гэхдээ Австралид байхдаа манай хоёр Японд идэг хоёр найз бид гурав хоорондоо ч нэг ярьдаг ч гэжтэй ер нь нэг найзтай бид айгүйх ярьдаг те тэгшээтэй тэгэл бид нар бүгдээрээ л ном уншдаг те бүгдээрээ л өөрийгөө хөгжүүлэх өөрийнхөө сонирхсан сэдвээр дэлхийн хамгийн шилдэг бестселлерүүд юу вэ те хамгийн сүүлийн шинжлэх ухааны олд юу вэ тэднэр дээр ингээл дандаа өөрсдөө апдейт хийгээл апгрейд гэж ярьдаг те уншаал явааддаг. Тэгэхээр тэр мэдээллийг ерөөсөө л бусад одоо Монгол залуучууд магадгүй тэр мэдээллийг авч чадахгүй байх те тэр мэдээллийг хүрдэхгүй худалдаа одоо эсвэл англиний хангалттай мэдлэхгүй ч юм уу эсвэл тэр номны ерөөсөө олддоггүй Монгол хэл дээр байхгүй эсвэл амин үнэтэй те тэр одоо барьеруудыг яаж алга болгоод тэр одоо өөрсдийнхээ тэр авч байгаа мэдээллийг бусдаа яаж хуваалцах болох вэ гэсэн нь ерөөсөө айгүй энгийн санаа л та. Тэгэхдээ энгийн мөртлөө одоо миний бодлоор бол маш үн цэнтэй хүчтэй санаа. Тэгэл бид гурав тэр подкаст ихтэй ер нь бол манай тэгшэд игээр эхэлчихсэн. Тэгээ би 4 дахь дугаараас нь Наги одоо хонороод те 3 хосттойгоор бид нэг эхэлжсэн. Тэгээд ер нь бол яг өөрсдийнхөө эхлээд бол сонирхсан сэдвээр те Монгол залуучуудад бас яг ямар мэдээлэл авахыг дутагдчихж болох те. Тэгэхээр ер нь хоёлаа ингэж аваад үзэл та Монголын боловсролын систем те. Монголын боловсролын системийн яг олгож чадахгүй байгаа тэр мэдээлэл тэр мэдлгүүд те. Яг үнийг хэлгээд найз зөвхөөс аав ээжээс Facebook-с ч юм те авч чадахгүй маш их одоо мэдээлэл байна шүү дээ. Гэхдээ хамгийн гол нь шинжлэх ухааны бодит одоо үндэслэлтэй. Хамгийн сүүлийн шинжлэх ухааны одоо судалгаанд дээр үндэслэнтэй ололт амжилтууд эдгээр чинь л дандаа бэйсэлд болдог шүү дээ. Тэгэхээр тэр бүтээлүүдийг л ерөөсөө англи хэл дээр бид нэгэнтээ уншиж байгаа юм чинь монгол хэл дээр хүргэе гэсэн санаа л та тийм. Тэгээд 2017 оноос одоо дундаас нь эхэлсэн гэдэг чинь 6 сар чинь болохоор Австралид өвлөхгүй. Тэгэл одоо баг 3 жил хагас болсон байна. Нийтдээ баг 90 за одоо энэ 7 хоногт нэг номоор нэгдэж 92 ном уншсан. Баг 100 төгчин. Тэгэл тэн дотроо бүх төрлийн шинжлэх ухаан баг тийм түүх байд, менежментийн урлаг байд, тийм өөрийгөө хөгжүүлэх тэр алтартай хүмүүсийн бод түүхүүд, тэр үеийн хэл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн одоо гоц түүхүүд гэх мэтчлэн ямар талаар залуучууд яг өөрсдөө илүү мэдээлэл одоо бодит мэдээлэл аваасаа гэж хүсэж байгаа тийм. Тэр чиглэлдээ бид нар хамгийн шилдэг номыг англи хэл дээр уншаал хүргэдэг гэсэн. Тэгэхээр 2-7 хоног тутам бид нар 3 жил хагас эхэлснээс хойш баг тасралтгүй. Ерөөс баг гэжтэй ерөөс огт тасралтгүй хүргэж идсэн гэдэг. Тэгэхээр энэ дээр нэг зүйлийг бас би нэмийг хэлмээр байна л та. Тэгэхээр энэ дээр аливаа зүйлийг яг бид нар дандаа одоо мөнгөөр хэмжиж ч юм уу те. Хүн мөнгө ч өөрөө нэг хэмжигт нэгж болохоор те тэн дээр хөрвүүлж хараад байдаг юм шиг байна л та. Тэгэхээр энэ подкастыг жишээлбэл бид нар эндээс гарч ирэх үн цэнийг ч юм уу те. Эндээс гарч ирэх тэр мэдлэг хүрээд хүмүүсийн амьдралд гарах өөрчлөлт, эерэг өөрчлөлт те. Тэрийг хизээч мөнгөөр үнэлж болшгүй өөрчлөлт те. Тэгэхээр бид гурвын хувьд жишээлбэл ингээл ажлынхаа хажуугаар те байнга цаг гаргаад тасралтгүй ингээл 2-7 хоног тутам нэг шин 300 ном уншаал тэрний одоо товчлог те бичээл ингээл бичнэ гэж асар их цаг зав шаарддаг л та тийм. Гэхдээ яг бид гуравт энэ өөрөө одоо маш үн цэнтэй тэр хүмүүст хүрч байгаа үн цэнэтэй мөнгөөр хэмжигдэх өөрөө айгу тийм одоо гэгээлэг гэх юм уу тийм эрэг зүйл болохоор энийг бид нэр нэг ч удаа таслалгүй тийм одоо явсан байдгийн байлээ л дээ. Тэгэхээр яг энийг бол тухайн үедээ тэгж боддгоо гэсэн. Одоо бид нар гурав ингээд эргээ харахаар ер нь нэг тийм л байдаг. Тийм л дээ. Ер нь бол мөнгөөр хөндлөж болохгүй ч гэсэн маш их одоо цаана үн цэнтэй өөрөөгөө тийм
подкаст бүтээл бол мөн ягаргүй бол та бүхний онлайн подкаст. Тэгээ хоёлаа дараагийн асуулт нь бол юу ярих гэж байгаа гэхлээр би та мэдээ сая бас ярьлаа маш их завгүй маш их ажлыг давхар амжуулгын хайж байгаа. Дахиад тэр подкастын номыг уншаад тоомжл одоо хийгээд буцаад хэрэгэ ярьж өгöd гэдэг юм уу тийм. Мэдээж та тэр үед Bank of America-ийн Сиднейд их уулуурхаан салбарт ажиллаж исэн. Энэ хугацаанд бол мэдээж маш их ажил заавыг зохицуулах шаардлага гарч ирсэн байх. Тэгээд бид энтэй бол санаас юу асуух гэдэг вэ гэхээр ер нь энэ залуу хүмүүс энэ орчин цаг одоо технологи цаг хөгжлийн ийм цаг үе дээр ер нь хэрхэн цагаа оновчтой зөв ашиглаж болдог вэ одоо зарим хүмүүс нэ малтитаскинг гэдэг үлээ тийм. Энэ аргаас одоо залуучууд хуваалцаач. Энэ дээр одоо жишээлбэл яг хамгийн оновчтой гарах гэх юм уу те эсвэл одоо яг тэр хүнд хэцүү учраас амжилтанд хүрсэн гэхээсээ илүүтэйгээр юу юм бэ? Таны ашигладаг арга гэсэн үг л. Тэг. Гэхдээ энэ нөгөө бүр ингээд том зургаар нэг авчихсан бол ерөөс нөгөө яг нэг технологи хөгжих тусам бас ингээд гар утсаа бид нэр амар их цаг зарцуулаад те ингээд 24 цаг чинь хамгийн гол нэг өөрчлөлт хийвэрээ байдаг те. Тэгэхээр тэр бусад юм руугаа зарцаа цагаас л өмсөлж ин гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ер нь ингээд нөгөө өөрийнхөө яг юу хийх гэж байгаа юунд хүрэх гэж байгааг ингээд тодорхойлцохоор одоо тэрүүн дээр үндэслээд хүрэх гэж байгаа зэрэг тодорхойлцохоор зурчаар те. Тэрүүндээ одоо хэдэн жилийн хугацаанд ч үгүй тийм өөрөө ингээд нөгөө төлөвлөгөө гаргачих болдог те. Төлөвлөгөө гаргахаар яах вэ гэхээр төлөвлөгөө гаргах гэдэг чинь яалтчгүй нөгөө хийх гэж байгаа ажлаа тавина. Тэрүүндээ зарах цаг хугацаа ч юм уу те тэрийгэ зоохос аргагүй болдог. Тэгэхээр энэ нь илүү юун дээр надад оновчтой ч юм уу эсвэл ашигтай гэсэн байх хэрэг. Би нөгөө Америкт бизнес сургуульд өргөдлөө өгөх гээд бэлтэж штэ. Тэгэхэд одоо GMAT ч гэх юм уу те одоо нөгөө шалгалтууд өгөх хэрэгтэй. Стандарт шалгалтууд те. Тэгэхээр тэрийг өгөхийн тулд яах ёстой болж байгаа. Тэрийг тэн дээр ч нөгөө календар хэрэглэхээс өөр аргагүй гэдэг хүчээр сурж байгаа юм л да. Өөртөө зааж те. Тэр яасан гэхээр за 6 сарын дараа би шалгалт авах ёстой. Тэгээ шалгалтынхаа нөгөө төлбөрөө төлөөд те хугацаа зоогдсон. Тэгэхээр одоо миний хүрэх цаг ойлгомжтой болчихлоо. Тэр шалгалт өгнө. За тэгэн гут энэ 6 цагтаа тэгвэл би яг юу хийх ёстой вэ гэж одоо хийх ажлуудаа гаргаж ирээд за энэ 6 сар дотор тэгвэл яаж хуваарлах уу гэд төлөвлөгөөрөө оруулахаар юмнаач аюу ойлгомжтой болчтой юм байлээ л да. Тэгэхээр яг тэр төлөвлөгөөгөө гаргачаад яг тэрнийхээ дагуу ингээд яс бариад явахаар ингээд хүн нэгдүгürt аюу тийм цагаа зөв зардаг болдог. Хоёрдугаарт нөгөө завгүй гэхдээ аялал амжилт зөв зүйл дээр завгүй болдог тийм. Бид нар завгүй одоо янз бүрийн зүйл дээр завгүй явуул амар хамархан бохгүй тийм. 3 цаг хугацаа ингээл одоо TikTok ч юм уу те Facebook ухаас очих чинь тэр чинь завгүй хүн шүү дээ тий. Гэхдээ яг зөв зүйл дээрээ завгүй байж байх боломжийг биш тийм үү тэр төлөвлөгөө гаргаснаар өөртөө олгодог юм байл л да. Тэгээд явчаар нөгөө жишээлбэл ингээд ялангуяа ингээд зовж осон үр дүн байна тийм үү. Үр дүн ингээд харсны дараа ч гэсэн жимд явж байхдаа ч гэсэн те сар ажиллаж нэг жоохон 1 кг хаслаа шүү дээ тий. Тэгэн гут тэгж одоо зовсон хүн чинь дахиад 1 кг нэмчихээр нэг чихэрлэг зүйл ч юм уу те итгэхээс айд юм байл та. Одоо нин чихрий чи идчихэд би дахиад ингээд хичнээн цаг хөдөлмөрлөгүй айгүй бэлддэг те. Тэгэхээр яг тэрийг ингээд өөртөө ингээд ойлгуулах тэр боломжийг олгоосон. Тэгэх юм бол ингээд хүн болгон өөртөө таарсан тэр нөгөө аргачлалаа ингээд гаргаж ирэх боломжтой те. Тэгэхээр энэ дээр ингээд жишээлбэл наагийн аргачлалыг зөв юм чи хуулчих юм уу те. Гэхээс илүүтэйгээр ямар аргачлал ямар концепт яваад гэдгийг мэдэн гутаа өөрийнхөө одоо нэг өсөнтөө зав дээр өөрийнхөө боломж дээр өөрийнхөө одоо зан характер дээр үндэслэсэн хувилбарыг гаргаж ирэх хэрэгтэй. Тэр хувилбар зөвхөн ч хамт л ажиллана тийм. Одоо жишээлбэл миний тэр хувилбар бол зөвхөн яг үндэлээд надад л ажиллах байхгүй тийм. Яг өөртөө тааруулсан учраас. За ингээд та Harvard их сургуулийг төгссөн. Америкийн Bank of America-гийн одоо Нью-Йорк, Сиднейд их салбарууд ажиллаж исэн. Тэгээ уулуурхаан хөрөнгө оруулалтын чиглэлээр ажилласан. Тэгэхээр хоёулаа сонсож байгаа хүмүүстэй, үзэж байгаа хүмүүстэй зөвлөлээд ер нь уулуурхаан хөрөнгө оруулалт гэж юу юм бэ гэдэг талаас товчхон мэдээлэл өгвөл бас тэглэх байх уу. Ер нь тэгээд одоо жишээлбэл би Bank of America-д ингээд эхлээд ажилд ороход ерөөс уулуурхаа бодоогүй л тээ тийм. Яг Монголд яг уулуурхаа бол ингээд хамгийн том салбар те. Гэхдээ ингээд одоо хөгжөлт ялангуяа хөгжсөн орнуудад яг юунд уулуурхаа ч бас тийм том салбар. Одоо жишээлбэл Америкт уулуурхаа гэж баг одоо ярьж байгаа хүн бас айгу ховор те. Айгу жижигхэн салбар шүү дээ те. Бусад салбартай харьцуулах юм бол. Гэхдээ Нью-Йоркод болохоор би илүү нөгөө яг нэг салбар дагнаагүй те. Одоо бүтээгдэхүүн илүү одоо фокуслан тэр нь болохоор яг компаниудын хоорондоо нийтл. Тэгэхээр томоохон хөгжсөн зах зээл дээр юу явдаг вэ гэхээр нөгөө хоёр компаниуд хоорондоо нэгддэг нэг жижиг нэг одоо өсөлтөгчөө худалдаж авах ч юм уу те. Энэ хилцлүүд бол маш их явагдаж байдаг.
Тэгчээд Нью-Йоркоос би нэг Австрали шилжсэн шалтгаан яг үндэ хэлэхэд хэрвээ Нью-Йоркоос би явж байгаа бол тэр нь яг нэг виз авч чаддаг юм л та. Виз авч чаддаг болохоор одоо манай банк те одоо Bank of America намайг Америкийн бусад салбар руу шилжүүлэхээс өөр аргагүй болж байгаа. Тэгэхээр тэн дээр тэгээд яг сонголтууд гарч ирэхэд би бүр Австралиг сонгосон юм л та. Яагаад гэх юм бол нэгэнтээ би Монгол буцах юм бол одоо өөрийнхөө нэг ажилласан урд нь ажиллаж байсан туршлагаасаа аваад үтсэн гэсэн ирээдүйд хэрэг болохоос ч гэсэн би ерөөсөө тэгвэл уул уурхаа одоо фокуслээ те. Тэгээд яг тэрийг хамгийн гол нь яг сонгодгоор хөгжүүлж чадсан одоо орны жишээг л харах юм бол Австралиг ойлгомжтой. Тэгэл яг манай банк бол яг тэн дээр бол маш хүлээлттэй хандаж те. Одоо би намайг үгүй гэжсэн ч гэсэн би зүтгэсээр хагаад яг Австралид хинч явуулахгүй гэж би Австралиас тэ хуваар гаргаж аваад явж байсан. Тэгэл яг нэг уулуурхаан салбар дээр яг Австрали ажиллаж байхад бол айгүй хэм ойлгосон л та. Яг уулуурхаан салбар яг бодитоороо хөгжөөд те эдийн засгт ямар үр хөвж оруулж болдгийг. За амар дэлгэрүүлээд ярьсан. Зүгээр. Ер нь хоёлаа бол уусарчгүй яриа бол яхахгүй явцаараа уулуурхаад холбогдож байна. Тэгээд миний дараач асуулч минь бас энэтэй холбоотой байсан. Эрс соёлын салбар одоо яг өнөөдөр Монгол улсын төсвийн нийт орлогод магадгүй одоо дотоод нийт үеийн хэмжээ гэдэг юм уу, экспортын нийт үеийн хэмжээ гэдэг юм уу. Яг өнөөдрийн байдлаар яг хэдэн үеийг одоо орлож байна, бүрдүүлж байна. Уулуурхаан салбар ингээд гол ингээд хэдхэн статистикс ингээд би чамд хэлье л да. Тэгэхэд салбар маань дангаараа дотоодын нийт бүтээгдэхүүний бараг 20-25% гэл яг жилээс хамаарат те бүрдүүлдэг. Тэгэхээр 4/1-ийг энэ эдийн засгийг уулуурхаан салбар, үнд үйлдвэрийн салбар дангаараа бүрдүүлдэг гэсэн үг. За гадаадын хөрөнгө оруулалтаас бол манай эдийн засаг шууд хамааралтай байна те. Энэний 75%, 70-75% уулуурхаан салбар л байдаг те. Энийг баг товчгоор хэлэх юм бол нэг гаднаас орж иж байгаа валютын урсгал гэдэг чинь нэг долларын ханш өсөхгүйтэй холбоотой асуудал бол яхахгүй гадны тэр юунаас орж иж байгаа нөхөр экспорт. Нийт экспорт альва бүтээгдэхүүн экспортлын хэлж чинь бид нэр бүтээгдэхүүнээ хүчээд тэрний оронд нь те одоо валют гадаад валют авчих гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэрний чинь нийт экспортын чинь бараг 90-95% нь уулуурхаан салбар дангаараа бүрдүүлж байгаа. Тэгэхээр энэгээр эндээс юу ойлгож чинь нөхөр энэ салбар бас те ямар том бас ямар ач холбогдолтой гэдэг нь айгүй ойлгомжтой харагддаг те. За тэгээд дээрэс нь улсын төсөвт те жишээлбэл одоогийн байдлаар за эхний хагасыг хаалж үзэл 2020 оны те 800 одоо 33 тэрбум төгрөгийг төлөвлөжсэн байдаг те. Тэгэхээр бидний улсын төсөвтэй улсын төсвөр чинь авал бид нэр одоо багш нарынхаа цалин төлөндөө тэгэл хүүхдүүд хүмүүсийн тэтгэвэр тэтгэмжгээл өчнөө төлдөг те. Тэгэхээр тэр орлогын чинь бас нэлээд том хувийг энэ уулуурхаан санхад дангаараа бүрдүүлдэг те. Гэхдээ бас нэг сонирхолтой статистикс хэлэхэд одоо энэ улсын төсвийг чинь бүрдүүлж байгаа одоо яамд одоо салбаруудыг яамдууд одоо хариуцж байгаа шүү дээ. Гэтэл манай уулуурхаан хүнд үйлдвэрлэлийн яамны одоо жилийн төсөв гэх юм уу те. Төсөв нь одоо жишээлбэл одоо уруу хамааралтай гэдэг юм билээ л дээ. Бид нэр одоо бүрдүүлж байгаа орлогоороо магадгүй топ 3-т нь байгаа те. Яамдуудыг ч гэсэн. Хуваарлагдаж авж байгаа төсвөөрөө те хамгийн ёроолоосоо хамгийн доороосоо хоёрт нь ордог. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр эдийн засгийн хилээр харах юм бол те одоо эсвэл хөрөнгө оруулагчийн ч юм уу хилээр харах юм бол маш бага төсвөр те одоо маш том орлогыг бүрдүүлж чаддаг салбар гэсэн үг. Тэр талаас нь айгүй олон хүмүүс харддаггүй юм байна л да. Гэхдээ яг энэ бол ингээд бодит статистик гэж байна. Та бол эхний хагасчдын байдлыг сая хэллээ. Ер нь нийт одоо ковидтэй холбоотой ч гэдэг юм уу тийм бизнес код эдийн засаг холбоо зэрэг үнжийн тэгэхээр 20 оны одоо сүүлийн байдлаар эргээ төлөлөө одоо яг тэдний хувийг одоо нийт дотоод нийт зөвхөн тэдний хувийг хангамдаа гэсэн тийм ерөнхийдөө заавал байгаа. Тэгэлгүй яг. Тэгээд ер нь бол ковидтэй холбоотойгоор бол уулуурхаан салбар дээр бол нэлээд бас шок ирсэн л дээ. Тэгэхээр уулуурхаан гэлтгүй ер нь бүх салбарууд дээр те яг шок гэдэг нь хэрэглээ тэгээд үйлдвэрлэл хоёр талаасаа шок ирж байгаа юм л да. Тэгэхээр ковид яагаад жишээлбэл дэлхийн эдийн засагт айгүй тийм том нөлөө авчираад байна гэхээр эн чинь эдийн засгийн аливаа хямрал байна. 2008 оны жишээлбэл дэлхийн эдийн засгийн санхүүгийн хямрал ч юм уу. Бусад хямралуудтай ч юм уу тийм шокуудаа харьцуулахад энэ шок энэ одоо дабл буюу бар давхар шок гэхгүй. Нэг талаасаа хүмүүсийн хэрэглээ байхгүй болсон. Ягаад гэвэл бүгдээрээ гэртээ орцсон тий одоо нөгөө талаасаа бүгдээрээ ажилдаа явахгүй гэдэг чинь үйлдвэрлэлтийн одоо нийлүүлэлт нь тэр чигээр багассан тий. Тэгэхээр одоо
одоо эдийн засгийн айгүй энгийн хэлээр ярих юм бол эрэлт нийлүүлэлт хоёулын дээр нь шок ирж байгаа учраас ковид айгүй тийм хүн тусч юм л та. Гэхдээ эндээ бас гарахтаа хурдан байж болно те. Яагаад гэх юм бол яг одоо фундамент нь болохоор өөрчлөгдөөгүй те. Зүгээр тэр шок л тэр хоёр одоо лайныг те одоо дэш болгоцсон гэсэн үг байхгүй. Тэгэхээр яг уулуурхан бүтээгдэхүүнүүд дээр тийм шокод бол гарсан те. Одоо жишээлбэл нүүрстэл бидний гаргаж байгаа экспорт болгон тэр яг л хил хаагдсан. Тэгэхээр бид нар шинэ засгийн газар бүрэлдэхүүн байгуулагдаад бол яаралтай те хамгийн одоо ихний арга хэмжээнүүдийг бол ялангуяа Монголын одоо тэр валютын нөөцийг бүрдүүлж байгаа гол экспортын бүтээгдэхүүнүүдэд яаж хурдан гаргах уу, яаж ковидын өмнөх түвшинд авчрах уу гэдэг ерөөсөө гол анхаарал байсан. Тэгээ энүүн дээр ногоон гарцын журмыг одоо гадаад харилцааны яам те. Тэгээд дээрээс нь уулуурхай хүнд үйлдвэрлэлийн яам, за тэг зам дээр хөгжлийн яам те. Тэгээд шатар сайд ороод засгийн газар эрхлэх газар ороод те бүгдээрээ энэ дээр шийдэл маш яралтай шийдэл гаргасан л та ногоон журмын зохицуулт те. Тэгж чадсанараа бид нөр өнөөдөр жишээлбэл одоо эрс багассан байсан нүүрсний гаралт те өнөөдөр ковидын өмнөх үе рүү орчлоо. Яг одоо зэсийн баяжмал бол ерөнхийдөө одоо гүйцэтгэлээр гарчих واخ гэж одоо хүлээлттэй байгаа. Төмрийн хөдөр бол бас асуудалгүй. Алт бол ер нь бол нэлээд дээгүүр гарч байгаа. Тэгэхээр ер нь бол хамгийн асуудалтай нь бол нүүрс газрын тосоо байсан. Тэгэхээр нүүрсний асуудал нэрээ ингээд ерөнхийдөө шийдэгдэж байгаа. Тэгэхээр түүхийн газрын тосоо бид нар гарах тэр асуудлаа ерөнхийдөө бас дор нотоор те шийдчих юм бол уулуурхай бүтээгдэхүүн экспортын хэмжээг бид нар энэ жилдээ те одоо сайн ажиллаад бас ч одоо гайгүй болчихвол гэж одоо ажиллаж байгаа. За та басаа ярьлаа л дээр нь бол уулуурхай салбарын дээр өөрөөсөө олж байгаа ашиг нь буцаагаад нөгөө өөрөөсөө тэндээс авч байгаа одоо төсөвүүдийн мөрөөгөөж нь өрөө хамааралтай байна. Эхний 3 топ 3-д ордог бол буцаад ороосоо топ 9 орж байна гэх тийм төсвийн хуралдаар тийм тэгж ярьж байгаа. Тэгвэл яг энэ эрс зүйлийн салбар гэдэг юм уу энэ их тодорхой хэмжээний төсвийг бүрдүүлдэг тийм 4.1-ийг бүрдүүлдэг энэ салбар маань яг үндэ бас тодорхой хэмжээний хил амыг шүүмжлийг дагуулдаг бас нэг тийм зүйл манад төсвөлөд их анзаарэгддэг. Тэг яг энэ салбар маань алсын хараа 20-50 гэдэг энэ урт хугацааны бодлогын баримт бичгээр яг ямар тодорхой одоо эдийн засгийн юу гэж тусгаж одоо тэрэн дээр заасан байдаг вэ? Таас энэ алсын хараа 20-50 бодлогын бичгт бас нягаар би оролцсон хүний хувьд бас энэ бол асуухгүй хайж бол би явж чадахгүй. Тэгэлгүй яг. Тэгэхээр алсын хараа 2050 гэж яриад тэр бол Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын бичиг баримт. Тэгэхээр түрүүчийн улсын хурал яг тархаас өмнө баталж гаргаж ирсэн те. Тэгэхээр тэр урт хугацааны хөгжлийн бодлогоор ерөөсөө бид нар дараагийн 30 жилдээ Монгол улс хаашаа явах гэж байгаа жанжин шиг мань хаана тийм бидний зорилт хаана бидний яг тэргүүлэх салбарууд яг юу юм те тэр бүхний тодорхойлсон гэсэн тийм хүрхцэгээ тодорхойлж байгаа. Хүрхцэгээ нэг тодорхойлж байгаа яг нэг төрлийн төлөвлөгөө гаргадаг шиг тийм. Тэгээ бусдуулыг нь бол тэр одоо яг хүрхцэглүүгээ бид нэр гаргасан төлөвлөгөөл гаргаа явуулсан гэсэн үг байхгүй юу. Яг үүнтэй уялдаад энэ бодлого гарцсан байсан учраас энэ удаагийн засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр ч гэсэн яг тэр үедээ уялдаж илүү бас хялбар бодит гарсан болов уу гэж бодож байгаа. Тэгэхээр урт хугацааны хөгжлийн бодлого дээр уулуурхай салбар бол мэдээж бас ач холбогдолтой. Тэгэхээр альва улс гэдэг бид нэр хөгжсөн орныг ч гэсэн аваад үзэх юм бол ерөөсөө бид нар ч одоо 200-аад орн байна. Бүгдээ хооронд өрсөлдөж байгаа орнууд ч гэдэг эдийн засгийн хувьд. Тэгэхээр өөрсдийнхөө яг олон улсад өрсөлдөх одоо competitive advantage гэж ярьдаг үед өрсөлдөх давуу талтай тэр салбараа хөгжүүлэх хэрэгтэй байдаг. Тэр энэ дээр эдийн засгийн онолж байдаг л доо. Тэгэхээр Монгол улсын хувьд яг тэр талаас нь ингээд аваад үзэх юм бол уулуурхай салбар өөрөө байгалийн баялагын хөгжил нь байгаа. Тэгээд дээрээс нь хятадтай тэгээд одоо дэлхийн хамгийн том зах зээлтэй одоо ялангуяа уулуурхай бүтээгдэхүүн хэрэглэдэг гэдэг. Одоо ойрхон байгаа учраас энэ нь бидний өрсөлдөх давуу талыг олгож байгаа салбар. Тэгэхээр энэ салбарыг дараагийн 30 жилдээ бол эдийн засгийн тэргүүлэх салбаруудын нэг гэж тодорхойлсон байна. Гэхдээ энийгээ бид нэр ингээд 30 жилиг те 10 жилээр ингээд үйлчлээд ингээд аваад үзэх юм бол те 1 2 3 дугаар үеэр ингээд хуваагаад аваад үзэх юм бол бас энэ чинь өөрлөлтөө. Тэр энэ дэр би ингээд чамд ингээд байга харж байгаа. Эхлээд ямар ч үсэн уулуурхайг бид нэр хөгжүүлээд те бусад салбараа ингээд солонгоруулан хөгжүүлэх, дөрвөлжүүлэн хөгжүүлэхэд те бас ингээд тэндээс бас ашиглана те. Тэгэхээр эхлээд хариуцлагатай уулуурхайг хөгжүүлж те илүү боловсруулалтын түвшин нэмэгдсэн тэр чиглэл рүү очих хэрэгтэй. Тэгэхээр дараагийн одоо 2 дугаар үе шат буюу 30 оноос 40 оны хооронд боловсруулах одоо салбар давмгаалсан эдийн засгийн бүтцийг бүрдүүлнэ гэж байна.
Тэгэхээр бид нар зүгээр ингээд түүхийн нүүрсээ олборлоод ингээд хятад руу гарах ба штэ. Тэрийг илүү боловсруулад нэмүрдэг шингээгээд тийм ажуулдварчсан аргаар одоо экспортлдог одоо тийм орн болохыг зорж байна гэсэн үг. Тэгээд 3 дугаар шатанд бол эдийн засгийн тэргуулах салбаруудын дэлхийн зах зээл дэх байр суурийг бэхжүүлсэн байна гэдэг. Нэгсэндээ тэгж чадах юм бол бид нэр ажуулдварчиж чадах юм бол дэлхийд өөрсдөө бас ажуулдварлсан тийм экспортын эцсийн бүтээгдэхүүн гаргадаг орнуудын нэг болж өрсөлдөж дэлхийн зах зээл дээр тэгж өрсөлдөх боломжтой болно гэж гэсэн үг. Тэгэхээр нэгсэндээ уулуурхаадаар байгаа бид нар тэр давуу талаа ашиглаад яаж ажуулдварсан орн болох вэ те? Ерөөсөө тэр ихгүй. Одоо Японыг харъя, Солонгосыг харъя, Америкийг харъя, Англиг харъя, Канадыг харъя те. Ерөөсөө бүх тод Австралиг харъя. Бүх одоо хөгжсөн орнуудын жишээ сүүлийн ингээд би сүүлийн 300 жилийн эдийн засгийн түүхээс нь ярьж өгч болж байна л да. Яаж бүр тэр үтгийг хэл ардчлал өөрөө үүссэн суурь нь юу байсан бэ гэдэг чинь industrialization гэж ярьдаг тийм үү? Ажуулдварчлалтай холбоотой зүйл байхгүй. Тэгэхээр ажуулдварчлал өөр чинь гарч ирснээрээ, ургаж гарч ирснээрээ те маш олон хүнийг ажилдаа болгоод хуваарлалт нөгөө баялагын хуваарлалт илүү тэгш яваад тэрнээсээ хүмүүс тэр нөгөө ардчлалын системийг те гаргаж ирээд тэр чинь голдрол руу орсноор энэ чинь бидний өнөөдрийн ардчлалын систем гэдэг чинь ажуулдварчлалт одоо маш одоо уялдаатай зүйл байхгүй түүхийн аваад үзэх юм бол. Тэгэхээр бид нэр ажуулдварчлалыг гаргаж ирж ажилчин ангийг бий болгож байж тэгжээж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж яад вөхөр чинь нөгөө бодит ажлын байруудыг бий болгож баялаг бүтээж тэр нь эргээд улстай те яг бодит хөрөнгө оруулалт болж үлддэг. Тэгснээрээ хүмүүс одоо эрүүл мэндээ сайжруулах, эрүүл мэндийн салбартаа хөрөнгө оруулж чадна. Тэгжээж ажуулдварчин буцаад эргээгээд илүү сайн боловсон хүчин шаардтай. Тэгэхээр одоо илүү боловсрол руугаа хөрөнгө оруулалт болно. Гэх мэтчлийн нөгөө тийм эрэг тойрог холбоотой эрэг тойрог болдог байхгүй. Тэгэхээр ерөөсөө л уулуурхаан салбарын энэ давуу талыг ашиглаад бид нэр яаж тэр зөв цикл рүү орохгүй те. Тэгэхээр тэрийг л энэ урт хугацааны хөгжлийн бодлого дээр тусгаж өгсөн. Тэрийг одоо яг тэрний шилжилтийн үе гэх юм уу? Тэрний 4 жил яг одоо уулуурхаан хөдөлмөрийн салбарын те одоо засгийн газарт одоо баталсан одоо 4 жилийн хөтөлбөрийн тэнтэйг яг л уялдаж байгаа. Тийм мэдээж ер нь бол бүх улс орн уулуурхаан бүтээгдэхүүний түүхий дээр юм биш баяжуулаад нэмээ өртдөг шингээгээд ингээ гарахыг зорж ажиллаж байгаа. Ер нь бол энэ жишээг бол мэдээж дурдах юм бол маш олон орн байгаад тэр сая л тоолоо нэлээ олон болгох юм шиг байна. Захиа цаашаач тоол болох байх энэ тоог бол. Тэгэхээр би энэтэй холбооч юу асуух гээд байгаа гэхээр ер нь эдийн засгийн эрс зүйн салбарын бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн болгох энэ талаар одоо 2020-с 20 онд засгийн газар болон яам одоо хөгжлийн ямар бодлого барьж байна. Магадгүй 2024 он уу одоо энэ дөрөв жил магадгүй нөгөө дис баяжуулах үйлдвэр ч юм уу 5-7 төмөр зам тэрийг дагсан та цааяас дурдлаа нүүрс угаах шинэ үйлдвэр ч гэдэг юм уу тий. Газрын тосны үйлдвэр ч гэсэн байх тийм. Тэгэхээр энийг би маш энгийнээр тайлбарлах гэж оролдъё л да. Тэгэхээр бид нэр ингээл дис баяжуулах үйлдвэргээд би ч юм ингээд айгүй том зургаар нь хэлж байл та. Тэгэхээр ерөөсөө л бидний хамгийн том давуу тал үүсгэж байгаа тэр гол бүтээгдэхүүнүүд юу вэ гэж харж байгаа хэрэг. Нүүрс. Гогсч нүүрс энэ дотор. За алт, зис, нөгөө хар төмөрлөг тий газрын тос. Тэгэл энэ ихгүй. Тэгэхээр ерөөсөө тэгэхээр нүүрсний салбар тэгвэл илүү яаж болов одоо нэмүртэг шингээх үү тий. Тэгэхээр ерөөсөө л өнөөдөр ингээд ухаа гаргаж байгаа тэр нүүрсээ тий баяжуулаад тий одоо коксч нүүрсийг тий угаагаад баяжуулаад тий тэгээд одоо хамгийн энгийн одоо процесс нь бол баяжуулах тий. За зис дээр өнөөдөр бид нэр оюутлогоо ч юм уу эрдэнэт зэсийн баяжмалыг гаргацдаг тийм. Тэгэхээр тэр зэсийн баяжмалыг ууланд боловсруулах юм бол 99.99 сарцтай катодын зэс гарах боломжтой. Тэр катодын зэсээр нь зэс утасхийн гэх мэтчлийн янз бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл явж штэ. За алт бол арай өөр л дээ тийм. Алт тэгээд нөгөөх нь болохоор хар төмөрлөг. Хар төмөрлөгийг бид нэр өнөөдөр баяжмалаар нь гаргахын оронд тийм. Тэрийгэ арматур төмөржүүлэх тийм үү те одоо гант хөвжүүлэх тийм үү. Хэрвээ тэгчих юм бол өнөөдөр бид нэр тэрийг одоо хэрэглэх зах зээл нь байна штэ. Бид нэр 150 мянган орон сууц гэж байна. Арматур төмөр хамгийн түрүүн хэрэгтэй. Тэгэхээр өнөөдөр тэрийг хятадаас импортлаад авах юм уу эсвэл хятадаас орж ирж байгаа үнээс те илүү магадгүй 30 орх юмд ч юм уу дотоодоо өөрсдөө баяжуулаад үйлдвэрлэх боломжтой юм те. Тэгэхээр эндээс гарч ирж байгаа хамгийн ихний одоо нэмэгдэх шингэсэн бүтээгдэхүүнүүд маань буцаад хүнд үйлдвэр цаашаа хөгжих түүхийд нь болох байхгүй. Тийм учраас яг одоо энэ шатанда бид нэр яг тэр зорилгын дагуу те одоо яг энэ сая гэлсэн гол бүтээгдэхүүнүүдээр дараагийн шатанд гарах одоо боловсролтын түвшинд нэмэгдүүлэхтэй яг тэр одоо зорилтоор л яг энэ үйл ажиллагааны хөтөлбөр одоо сууж орсон гэсэн.
За мэдээж энэ дээр бас газрын тосны үйлдвэрээс тий барих үйлдвэр маань одоо дэд үтсийнхаа ажлыг бараг 90% 80% явж байгаа үүсгэлтэй нэг юмтай харж байгаа. Тий. Тэгэхээр би эндээс бас газрын тосны үйлдвэртэй холбоод асуумаар энэ дараагийн асуулт. Шалтгаан маань юу гэхээр манай 16 дахь дугаар манай подкаст юм байна. Одоо шинжлэх ухааны технологийн сургуулийн доктор Цэвэнжон багш орж исэн. Одоо газрын тосны нийгмийн гүйцэтгэх зэрэглэл ажил одоо өөрөө гүйцэтгэдэг юм хүн байгаа. Тэрнтэй ярьж байгаа бас подкастынхаа зарим нэг зүйлийг бас танаас тутгаж асуумаар санагдаж байна. Тэрний юу вэ гэхээр энэ бол газрын тосны үйлдвэрийн хүчин чадал бол 1.5 тэрбум хүчин чадалтай үйлдвэр барихаар төлөвлөж байгаа гэж сонссон тийм. Тэр нь Монголд одоо яг өнөөдөр Монгол улсын шатхууны нийт хэрэглээ яг ямар байгаа юм. Энэ дээр буцаад яг хэрэглээ хэдийн хувийн хангах боломжтой юм. Газрын тосны үйлдвэрийн хүчин чадал өөрөө хэдийн хэмжээнд байвал Монгол улсын яг одоо бензинийнхээ одоо шатхууныхаа хэрэглээр хангах боломжтой юм гэх юм уу. Ер нь Монгол улсын газрын тосны нөөц бас өөрөө гэдэг энэ хэмжээний үйлдвэр барьчвал хэдэн жил буцаад үйлдвэрээ хангах боломжтой байдаг. Бас нэг хүнд салбар руу одоо газрын тос гэдэг энэ биолог болох газрын тос гэсэн яамны дэцэд болохоор би бас энэ хэсгийг бас үлдээж өгсөн тул за ойлголоо л доо. Тэгэхээр яг газрын тос боловсруулах үйлдвэр гэдэг маань бидний хувьд бол олон талаас стратеги авч холбогдолтой л доо тийм. Тэр өнөөдөр бид нэр газрын тосны бүтээгдэхүүнтэй бензин тасал масла бүгдийн гадаад тас 90 нь бол Оросоос л авчиж шүү дээ. 95% ч юм уу тийм. Тэгэхээр энэ газрын тос гэж одоо бензин байна тийм үү? Бензин чи өөрөө босод үйлдвэрлэл хөгжигдчих юм уу те? Ер нь бидний хэрэглээнд ч гэсэн аюу тийм одоо өдөр тутмын энгийн хэрэглээ те. Тэгэхээр яг тийм чухал одоо ач холбогдолтой хэрэглээн дээр бид нэр гадны ганц орноос хамааралтай байгаас дотооддоо хэрвээ үйлдвэрлэдэг болох юм бол маш олон давуу талуудыг үүсэх боломжтой тийм үү? Тэгэхээр тэр талаас энэ газрын тосны боловсруулах үйлдвэр бол нэлээд яригдж байгаа. Одоо тэгээд энэ эдгийн засгийн газрын хөнгөлөлтөд зээлээр 1.2 тэрбум доллараар бол баригдаж байгаа үйлдвэр шүү дээ тийм. Тэгэхээр хүчин чадал нь болохоор 1.5 сая тонн одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэх тийм хүчин чадалтай газрын тосны боловсруулах үйлдвэр баригдаж байгаа. Тэгэхээр энэ үйлдвэр баригдах процесс маань бас өөрөө Монгол улсын хувьд манай салбарын хувьд ч гэсэн маш одоо дараагийн түвшинтэй гарч байгаа бас нэг түүхэн үйл явдал л да. Аж үйлдвэрсөө байх тийм. Тэгэхээр эндээс одоо гарсан бүтээгдэхүүнтэй одоо нэгдүгürt одоо Евро 5 стандарт гэж ярьдаг тийм. Тэгэхээр Евро 5 стандарт одоо бензиний хувьд ч юм уу тийм одоо өнөөдрийн бидний хэрэглэж байгаа одоо Оросоос оруулж ирж байгаа стандарт ч юм уу энэ хоёрын хооронд өдөр шөнө шиг ялгаа байдаг юм байна л дээ. Тэгэхээр өнөөдөр Еврото бензиний хэрэглээд өнөөдөр ингээд машинаас ингээд амар хутаа гардаг шүү дээ тийм. Тэр нь ингээд энэ машиныг айгу хууцэрсэн машин учраас тэгж ингэж бид нэр яриад байдаг. Гэхдээ энэний бас нэг айгу том хэсэг нь болохоор би энийг бас энд орчлол ойлгосон л доо. Тэр нөгөө Евро 5 стандарт хэрэгэлдэг болохоор тий. Тэгэхээр тийм дотор байгаа нөгөө партикл гэж ярьдаг шүү дээ тий. Одоо бохирдуулагч тэр одоо тэр Евро 5, Евро 2, 3 стандарт хоёрын хооронд өдөр шөнө шиг ялгаатай байдаг юм байна л да. Тэгэхээр тэрийг бид нэр явандаа заавал шийдэх хэрэгтэй юм байна. Бидний энэ хүн 3.2 сая хүн болгоны амьсгалж байгаа гарт шууд хамааралтай юм байна. Тэгэхээр энэ үйлдвэр ашиглалтанд орсноор дандаа яг олон улсын тэр Евро 5 стандартаар бензин үйлдвэрлэлтэй үндэсний шатхуун үйлдвэрлэл. Тэгээд дотоодын нийт хэрэгцээний 55-аас 60% хангаж хэмжээнд хүрч байна. За тэгээд тэн дээрээс үндэслээд тэр газрын тос боловсруулах үйлдвэрээс гарч ирж байгаа бүтээгдэхүүнүүдээр одоо buy product гэж ярьдаг. Тэн дээр үндэслээд жижиг те одоо үйлдвэрүүд одоо баригдах боломж цаашаага бий болгох жишээтэй те. Тэгэхээр нөгөө хүнд үйлдвэр цаашаа хөгжигдэж чинь эхний шатны үйлдвэр заавал ашиглалтанд орох хэрэгтэй байна л да. Тэгээд тэр эхний шатны үйлдвэрлэлээс гарч ирж байгаа бүтээгдэхүүн чинь буцаад дараагийн үйлдвэртэй одоо түүхийд болж гэх юм байна л да тийм. Тэгэхээр яг бид нар яг нэг тим түүхэн үе дээр л яг яваад байна л да. Тэгэхээр энэ газрын тос боловсруулах үйлдвэрийг бол бид нар дараагийн 4-5 жилдээ бол ашиглалтанд оруулах гэж зорж байгаа. За сая удаа газрын тосны талаар үйлдвэрийн талаар ярилцлаа. Тэгэхээр би эндээс юу асуух гэдэг вэ? Ер нь дэлхийн нийтээр бол шатах хөдөлгөөртэй тээврийн хэслэж жоох татгал за 100% цахилгаан машины хөлүүд одоо үйлдвэрлэж эхэлж байна. Энэ төрлийг бас сонирхож эхэлж байна. Энэ буцаад нөгөө байгаль экологи нөгөө талаас хэрэглээндээ бас айгүй өртөг багтаа юм байна. Тэгэхээр энэ газрын тосны одоо хэрэглээ бол магадгүй зөвхөн уул уурхаа нэг бол зөвхөн одоо агаарын тээвэр гэдэг юм уу тийм. Энд л хэрэглээ үлдэх юм шинжтэй болж явах юм шиг л байна л да. Яг хөө цаашдаа энэ бол мэдээж урт хугацааны л зүйл ярьж байгаа тийм. Тэгэхээр та энийг бас яг юу гэж боддог вэ? Гэхдээ ер нь тийм л та дэлхийд ч гэсэн бас ингээд тувсан өөрчлөгдөж байна. Одоо газрын тосны хамгийн том Exxon Mobil гэдэг компани байна тийм. Одоо 30 жилийн өмнө дэлхийн хамгийн том компани байсан бол өнөөдөр одоо
Америкийн Dow Jones гэж ярьдаг те хамгийн том 30 төлөөллийн индексээс одоо гарчлаа те гэх мэтчлээ. Тэгэхээр энэ бол бас л цаг хугацааны те урт хугацааны яг асуудал л та. Тэгэхээр тэр одоо хэрвээ бид нэр электрон машин те одоо цахилгаан машин ашиглаад ингээд явах юм бол тэнд бас ямар бүтээгдэхүүнүүд одоо уулуурхай ямар бүтээгдэхүүнүүд хэрэглэгдэх үү те. Тэгэхээр тэн дээр чинь зис байна, литий батарей, газрын одоо кобальт, газрын оролмод те. Тэгэхээр бид нэр уулуурхайн талаасаа ч гэсэн бас тэрийг мэдээж яг тэрийг бол маш сайн ойлгож байгаа. Тэгэхээр тэр тал руугаа ч гэсэн одоо геологийн суурь судалгааны ажиллаж гэсэн те газрын тос руу газрын тосын нууцлаар нөгөө газрын оролмод оролцсон байна. Тэгээ ерөөхдөө одоо оюутлогоо бидний одоо том зэсний ордууд нэ. Тэгэхээр эрдэнэт ч байна. Тэгэхээр тэднэрээ бид нэр тэр бол бас цаашаа айгу ирээдүйдээ харагдаж байгаа юм. Яг тэндээс ингээл бас харагддаг л та тийм. Тэгэхээр ингээд зөвхөн газрын тосоод биш ингээд бид нөгөө уулгын салбарыг бол тэр томоохон бүтээгдэхүүн том хэмжээнд том зургаар нь харах хэрэгтэй. За та бас цус дурдлаа. Ер нь тэр судалгааны ажиллаж гисэн одоо энэ төрлийнхээ судалгаар үйлдэл чиглэх ёстой байна гэдэг хэллээ. Тэгэхээр хоёлаа бас геологийн зураг буюу суурь судалгааны ажлын өрөө хожийн талаар бас ярилцъя гэж бодож байна. Ер нь энэ 4 жил одоо яамны зүгээс бол энэ суурь судалгааны ажилд одоо геологийн суурь судалгаа гэдэг нь одоо геологийн ерөнхий зурглалын ажил гэдэг юм уу, анхан шатны ерөнхий эрлийн ажил гэдэг юм уу, энэ чиглэлийн ажлыг хэлж байна л дээ. Цаашдаа ямар төрлийн илүү анхаарч ажиллах вэ? Гэхдээ яг энэ дээр илүү мэрэгжлийн хүмүүс зарим нь сонсож байгаа. Гэхдээ бас олон жишээлбэл геологийн талаар бас мэдлэг авъя гэж байгаа юм уу те. Одоо жишээлбэл яг геологийн талаар одоо гүнзгий мэдлэхгүй хүмүүс сонсож байж магадгүй. Тэгэхээр энэ дээр нэг зарим хүмүүст яг сонсож байгаа хүмүүст илүү энгийн юм шиг сонсож байж магадгүй. Гэхдээ бид нар одоо байнга ярьж явах хэрэгтэй, зөв ойлгуулж явах хэрэгтэй нэг зүйл. Тэр нь геологийн суурь судалгааны ажил хийгдчихэж тэ одоо тэр том масчтай бензорог ноттэй сэтвчилсэн судалгаа гэх мэт чинь тэд нар чинь хийгдчихэж дараагийн одоо орд хайж байгаа тэ одоо дараагийн илэрлүүдийг олох тэр хөрөнгө оруулалт орж ирэх тэр нөхцөлийг нь бүрдүүлдэг. Тэгэхээр энэ яагаад буруу ойлголт ч юм уу эсвэл биен дээр л акцент өгöd байна гэхээр айгу ялангуяа бид нар ч одоо яг хөө чи бол тэ одоо геологийн мэргэжлийн айгу мэднэ ойлгоно тэ. Гэхдээ уулуурхан бус хүмүүс энийг ойлгохгүй байхгүй. Яагаад усын төсвөр аваачаал геологийн хайгуул хийгээд байдаг тэ. Гэх мэтчлэн одоо жишээлбэл усын хурлын гишүүн хүртэл гэж асууж байсан л та. Тэгэхээр яг энэ геологийн талаар мэдгүй хүн бол мэдгүй байхгүй. Тэгээд энэ дээр ингээд нөгөө хоёр ойлголцлын зөрөө бид нэр айгу нөгөө олон нийтээр ойлгох хэрэгтэй. Ялангуяа уулуурхан эрчтэй хөгжсөн одоо уулуурхан салбарт ийм ач холбогдолтой газар бол тэ. Тэгэхээр дараагийн томоохон ордууд олох тэр боломжийг нь улсаас хангаж явах хэрэгтэй тэ. Бодлогоор. Тэгэхээр тэн дээр ямар ажлууд хийгдэх ёстой вэ гэхээр одоо Монгол улсын газрын зургийн масштабыг тэр чигээр нь тэ ямар ордууд хаана байх, илэрч байх боломжтой тэр масштабын бүх зураглалууд хийгдэх ёстой. Алтч гэдэг юм уу, нүүрс гэдэг юм уу тийм одоо ямар нэгэн бүтээгдэхүүнээс идэвчилсэн тэ эсвэл зарим геологийн бүтцээс эсвэл газар зүйн байрлалаас хамаарсан идэвчилсэн тийм одоо суурь судалгааны ажлууд заавал хийгдэх ёстой тийм. Тэгэхээр тэр маань хийгдчихэж тэрүүн дээр үндэслээд гадаадын хөрөнгө оруулалт, дотоодын хөрөнгө оруулалт одоо тийшээгээ хайгуул, нэмэлт хайгуул хийж орд олох боломж байна уугүй, харахгүй юу гэдэг шийдвэрээ гаргах байхгүй. Тэгэхээр энэ бол айгүй тийм ялангуяа энэ уулуурга бол ийм ач холбогдолтой салбарт бол одоо миний одоо хуугны талаас ч юм уу үзэл бол энэ амар стратегийн ач холбогдолтой те одоо маш чухал хөрөнгө оруулалт байгаа байхгүй юу. Энэ хөрөнгө оруулалтыг бид нэр одоо өнөөдөр одоо эрдэнэт ч гэдэг юм оюу толгойч гэдэг юм уу те. Тэгэхээр одоо таван толгойч гэдэг юм стратегийн бүх том ордуудыг авах гэх юм бол энэ ажил хийгдсэн учраас бид нэр өнөөдөр энэ уулуурхаануудын те ашиглыг хүртээд өнөөдөр төсвөө нэм хідэн тэр бумаар ярих доллараар ярих хэмжээтэй сууж байгаа байхгүй юу. Тийм болохоор энэ ажил ингээд байнга зохицолтгүй үргэлжилж байгаа. Эдийн засгийн хямралч байна уу ямар ч юм тохиолдсон ч хамаагүй энэ ажил байнга явж байгаа. Хэрвээ бид нар уулуурхаан салбарыг цаашаага хөгжүүлээд тийм дараагийн том ордтой тэрийгэ зөв ашиглаж явъя гэж л бол энэ салбар энэ хөрөнгө оруулалт байнга явж байгаа. Тасралтгүй өсөж явж байгаа хэвээр. Тэгэхээр энэ дээр нөгөө бид нөгөө харьцуулж хэлээдсэн шүү дээ. Өнөөдөр уулуурхаан салбар ихний хагасаар аваад үзэх юм бол баг тийм 830 тэрбум долларыг улсын төсөвт оруулсан мөртлөө өнөөдөр 20 тэрбум төгрөгөөр тийм тэр сэтвчилсэн судалгаа хийдэг байхгүй. Тэгэхээр бид нэр төсвүүдээр болохоор хамгийн одоо бага төсвийг авчаад тийм яг хамгийн том орлогыг нь бүрдүүлж шүү дээ. Тэгэхээр энэ бол энэ байдлаараа урт хугацаанд ингэж явахгүй байхгүй. Тэгэхээр урт хугацаанд тэр том орлогыг бид нэр бүрдүүлэх чадварыг нь байлгах юм бол тэр улсын
улсын хийх ёстой ажил байна тийм үү? Тэр салбарыг цаашаа хөгжүүлэхэд суур судалгааны тэр төвчлсэн судалгааг заавал тасралтгүй дэмжсэн байдлаар хийх ёстой. Тэгэхээр яг энэ утгаараа бид нэр одоо энэ удаагийн дараагийн 4 жилийн засгийн газрын хөтөлбөртөө ч гэсэн төсвийн одоо хэмжээгээ те бас нэлээд ахиулж тавьсан байгаа. Тэгээ дээрээс нь одоо сэтвчсэн судалгаа хийгдэх хэрэгтэй. Тэн дээр зөвхөн масштабын зураг л шүү дээ. Тэн дээр ашигт малтмлын эрэлтэй үнэлгээ. За тэгээд яг металлын те одоо төрөлжсөн сэтвчсэн судалгаануудыг илүү фокуслж тэр тийшээгээ илүү төсөв тавьж болсон байна. За таастаа маш товчшгүй тодорхой их гоё ойлгомжтой тайлбарлалаа. Мэргэжлийн хүн над ч гэсэн аягүй ойлгомжтой харилээд бид нар бас яг энэтэй тантаа болох юмас нэг тооцоо харсан л да. Тэгээд саяас бид ярианы их дурдсан 2.9 их 80 төгрөг уулуурхан салбараас 2019 онд цуглуулсан юм байна. Тэдний 20 тэрбум төгрөгийг энэ салбар зарцуулт юм байна. Тэгэхээр энэ чинь нэгөөсний нэг хүрэхгүй хувийг нь энэ салбартаа буцаад зарцуулж байгаа л гэсэн. Нэг бас нэг шууд хувьчлаа үзэх юм бол энэ тийм л гэсэн үг тийм. Ийм л байгаа юм да. Тэгэхээр яагаад энэ яг үндэ гэхэд бас яг энэ уулуурхан салбарыг те өнөөдөр стратеги ордод өнөөдөр ингээд нэгдсэн ордод байсан биш байхгүй та. Чинь одоо социализмын үед те одоо маш их хөрөнгө оруулалт хийгдэж олсон тэрүүн дээр л бид нар өнөөдөр стратеги ордуудыг нээсэн шүү дээ. Тэрнээс биш яг сүүлийн 30 жилд нэгдсэн ордууд те тийшээ олсон хөрөнгө оруулалтаас юм бол юм чинь бас өөр төр зураг харагдав. Тийм учраас бид нэр энэ хөрөнгө оруулалтыг энэ улсын төсвөр хийгдэг гэж ярьдаг те. Тэр сэтвчилсэн судалгаа, геологийн суурь судалгааны ажлыг бол маш их ач холбогдол өгч ингэж одоо жил болгон л те илүү хөрөнгө оруулалт хийгдэж байгаа хэвээр. За мэдээж энэ сэтвчилсэн судалгааны дараа энэ одоо масштабын ажлын дараа мэдээж геолог хайгуулын ажлыг бас чухалчлах хэрэгтэй тийм. Геолог хайгуулын ажлыг чухалчлахын тулд ашигт мөлтөний тусгай зөвшөөрлийг олгодог. Энэ бол манай ашигт мөлтөний газрын төсний агентлагаас энэ бол тусгай зөвшөөрлийг олгож өгдөг. Тэгэхээр ерөнхийдөө бол одоогийн байдлаар одоо ашиглалтын тусгай зөвшөөрөл гэж байгаа. Хайгуулын тусгай зөвшөөрлөг хоёр янзын тусгай зөвшөөрлөг байгаа. Гит хэрэг хэдчнээ тооны одоо тусгай зөвшөөрлүүд гаргацсан байна. Тэрний хэдэн өвн ашиглалт, хэдэн өвн хайгуулын тусгай зөвшөөрлөг байгаа. Тэгэхээр сая ингээд улсын төсвөр хийдэг тэр ажлыг нөгөө бас хангалтгүй хийж байгаа гэж хэлээд байна шүү дээ. Тэгэхээр яг энэний чинь үр дүнд нь бид нар өнөөдөр бас те ямар байдалд орчод байна гэхээр ингээд одоо за надаа 9 сарын 29-ны байдлаар байна. За яг хөө энэ дээр нийтдээ одоо Монголд 2649 тусгай зөвшөөрлөг хүчинтэй байна. Одоо энийг ашиглалт хайгуулаа нийлээд. За тийм дотроос хайгуул нь 958. Ашиглалт нь 1691. Тэгэхээр нэгсэндөө хайгуулын лиценз ашиглалтаас хамаагүй багасаа хөвцсөн байгаа зү. Тэгэхээр энэ хамаарал маань хэрвээ бид нар уул уурхайг урт хугацаанд хөгжүүлээ те явъя гэж байгаа бол эсэргээр байх хэрэгтэй тийм үү. Хайгуулын лиценз нь дандаа олон байж байгаа хэрэгтэй. Тэгж ягаад гэвэл чинь тэр 1000 хайгуулын лицензээс чинь яг үндэ хитэн ашиглалт руу шилжиж байгаа тийм. Тэр чинь өөрөө нөгөө магадлалын ол шүү дээ тийм үстэй. Уулуурхан хөрөнгө оруулалт гэдэг бол маш эрсдэлтэй бизнес. Тэгээд бас маш их одоо капитал инвестмент гэж ярьдаг те. Капитал хөрөнгө оруулалт маш их шаарддаг тийм бизнес. Тэгэхээр өнөөдөр жишээлбэл оюутлогоос тэр одоо зэс салтыг ухаж гарах гэдэг хэдэн тэрбум доллар хөрөнгө оруулалт хийж штэ те. Тэгэхээр бусад салбараасаа тэр үгээр хоцлог. Тэгэхээр маш их эрсдэл үүрч ордог гэсэн. Тэгэхээр энэ дээр илүү нөгөө хайгуул лиценз нь маш олон байж байгаа хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энэ ургуу хамаарал руу орцсон энэ үедээ бид нар ирсэн байна. Тэгэхээр энэний одоо сөрөг үрдэн хүзээнэ гэдэг ингээд гарна л та. Тэгэхээр тэрнээс бид нэр сэргийлэхийн тулд энэ одоо уруу хамаарлыг л одоо яаж ирэх болохгүй тэр чиг рүү яаж залах уу тэр чиг рүү төрийн бодлого ч гэсэн бас явж явах хэрэгтэй. Тэгээ дээр нь бас ингээд хүмүүс ингэж ярьдаг та нөгөө одоо Монголын газар нутгийн маань л та 30 битүү баг ингээд хагасаас нийлүүг ингээд одоо ухаад өнгөд ажиллаа гэл тэгээ янз бүрээр ингээд нөгөө тэгэхээр бид нар нөгөө хинээс яг ямар мэдээллийг авч байгаа вэ те яг тэн дээр айгуу сайн фильтрдэж зөв бодит мэдээллийг ард түмэнд айгуу зөв хүргэх хэрэгтэй л доо. Тэгэхээр өнөөдөр яг үндэ хайгуул лицензээр одоо одоо хүчинтэй байгаа газар нутгийн хэмжээс нь авах юм бол дөрөв хүрэхгүй байдаг байхгүй. Монгол улсын 1.5 сая метр квадрат талбайг чинь 4% нь хайгуулын лиценз дээр байдаг байхгүй. Энэ тооч олон багасаад байгаа. Тэгэхээр 4% гэдэг маань амар одоо айгуу жоохон байгаа л та. Үндэ бид магадгүй олон хүмүүс энийг айгуу том дүн гэж бодож байсан баг. Үгүй байхгүй 4% байдаг. Тэгэхээр биднэрт одоо дараагийн ордууд олдох боломж байна уу те монголчин одоо манай нэг юу одоо сая үндэсний геологи алба байгуулагдсан шүү дээ. Үндэсний геологи албаны дэд дарга Уянга гэдэг томилогдсон байна. Уянга яг Харвардын сургуульд одоо
одоо доктор гэсэн те. Тэгээ докторийн сэдвүүн яг нөгөө яг тэр тектоник хөдөлгөөнтэй яг нөгөө Монголын геологийн тогтцол эднэр бас орсон юм байл л те. Тэрүүн дээр би яг ингээд нөгөө ярианаас нь сонсож хахад одоо Монголын газар нутаг маань те дэлхийн хамгийн одоо за тэр чинь яг хэдэж 2.5 тэрбум жилийн настай гэлөө те. Хамгийн тийм одоо өндөр насжилттай газрын тоонд ордог юм бэл. Тэнд дотор бүр манай ховд аймаг орсон явчихсан. Тэгэхээр тэр чинь нэгээр юу гэсэн үг гэхээр газрын баялаг те өөрөө одоо нөгөө байгалийн баялаг, эрдэс баялаг олдох магадлал нь одоо ашиглалтын хөрөнгөлийн үүсэх өндөр боломж юм дээр. Өндөр магадлал байна гэсэн үг шүү дээ. Харин тэгэхээр биднэрт ингээд цаашаага боломжууд бол маш их байна. Тэгэхээр тэр боломжийн хамгийн гол нь яаж бид нар зөв бодлогоор зөв голдрол ард түмэндээ зөв ойлгуулад ард түмэндээ зөв тэр тэндээс орж ирсэн те одоо баялгаа зөв шудрах хуваарлтыг нь одоо өгөөд явах уу те. Тэгэхээр яг л ийм л чиглэл рүү Монгол улс хөгжих ёстой. Ийм л чиглэл рүү би Монгол улсын ирээдүг хардаг. Тэгэхээр энэ чиглэл рүү тэгэхээр одоо яг бодлогоо бид нар яамны бодлогоо яаж чиглүүлэх вэ? Тэгэхээр энийг ингээд 30 жилээр бол яг алсын хараа 2050 те Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого дээр ингэж том зургаар нэг суулгаж үзсэн. За ер нь бол мэдээж та сая ярианд дурдлаа л да. Энэ бол мэдээж маш их хэмжээний мөнгө зарцуулдаг, маш их хэмжээний эрсдэл хүлээдэг гэж ирж байна. Хэрэг геолог хайгуулын салбар одоо тэр хайгуулын лиценз олгочоод хайгуулын лиценз дээр хэрхэн одоо гадны хөрөнгө оруулалт татах боломжтой байд юм. Монгол манай дотоодын компаниудын хувьд бол их том хэмжээний стратегийн том ордыг олохын тулд гэх юм уу тэр хэмжээний мөнгийг гаргаа хайгуул хийх тийм боломж олцоол тэр болгон байхгүй л байна л да бүх компанид. Тэгэхээр яг энэ чиглэлээр яаж гадны хөрөнгө оруулалтыг татах боломж байд юм бэ? Таас энэ чиглэлээр гадны хөрөнгө оруулалтын чиглэлээр ажилласан болохоор би энэ бол илүү сонирхолтой байх гэж танаас. Харин тэгэхээр ер нь түрүүн статистик хэлсэн шүү дээ. Одоо гадаадын шууд хөрөнгө оруулалтын 75% нь уулуурхай салбар руу орж байгаа тийм. Тэгэхээр гадны хөрөнгө оруулалт одоо тэр салбар руу эрэл хайгуул руу тийм одоо нэрвжилсэн одоо шатны ажил руу одоо тийм шатны ажил руу оруулахын тулд харин хамгийн гол нь тэр нэг суурь судалгааны ажиллаж айгуу сайн хийгдсэн байх хэрэгтэй. Тэр мэдээлэл чинь тийм яг тэр гадны одоо хөрөнгө оруулагчдад гадны дотны гэлтгүү хөрөнгө оруулагчдад маш зэгцтэйгээр ойлгомжтойгоор хүртээмжтэй байдлаар одоо тэр мэдээллүүд нь өөрсдийнхээ шаардлагатай хэл дээр одоо ил тод байж байгаа хэрэгтэй тийм. Тэгэхээр тэр мэдээлэл дээр үндэслэж одоо хөрөнгө оруулах шийдвэрүүд гарна шүү дээ тийм үстэй. Тэгэхээр ер нь Монгол улс ганцаархнаа бид нэр уулуурхай баялагт орно биш шүү дээ. Уулуурхай баялагта орныг бид авсан бол 70-80 орн гэдэг. Тэгэхээр дэлхийн нийт орны чинь нийт одоо орнуудын тийм за 70 тэгээд за нэг 100 200 гэхдээ зөндөө харалмалын хаслаа гэж 40-50% нь уулуурхай баялагт орнууд. Айгу одоо томоохон хөгжилтэй орнууд гэсэн уулуурхан айгу их нөөцтэй шүү дээ. Ариун нөөцтэй орнууд тийм. Тэгэхээр бид нэр гадаадын хөрөнгө оруулалт оруулж ирэхийн тулд тэр хөрөнгө оруулагчид бусад тий одоо 80 орн руу хөрөнгө оруулах боломж бас байгаа байхгүй. Тэд нартэй яаж өрсөлдөж тийм үү Монгол руу тэд нарыг татаж авах уу гэдэг чинь бас дэлхийн зах зээл дээр өрсөлдөж байгаа хэлбэр шүү дээ. Тэгэхээр бид нар хууль эрхцэн хувьд ч гэсэн тийм үү тэд нарт одоо таата бас тийм одоо бусад орнуудаа харьцуулах үз одоо өрсөлдөх үз тийм боломжийг олгох хэрэгтэй. Доктортой байх хэрэгтэй. Тэгээ дээрээс нь суурь судалгааны ажил нь хийгдсэн тэр мэдээлүүд нь хангагдсан байх хэрэгтэй. Гэх мэтчлэн хэрвээ бид нар тэрийг тийшээгээ гэхдээ огт хийдэг бол биш л дээ. Гэхдээ тийшээгээ бол олон ажлууд бас хийгдсэн тийм. Тэгэхээр тэрийг илүү төгөлдөрчүүлж дараагийн түвшинд нь гаргаж явж хэрвээ чадах юм бол гадаадын хөрөнгө оруулалт бид Монгол руу орж ирнэ. Одоо илүү одоо цаашдаа орж ирнэ гэдэгт бол бас итгэлтэй байна. Тэгээд тэр чинээрээ бас бидний нэг харах хэрэгтэй юм. Сүүлийн 30 жилээ бид нар дүгнэх хэрэгтэй тийм. Тэр сүүлийн 30 жил бид нар томоохон ордуудаа ашиглаад эхэлчлээ тийм. Олборлтуудыг нийгээд өнөөдөр Эрдэнэс давхантлогоо 1 тэрбум долларын орлоготой компани болчлоо шүү дээ. Эрдэнэтээсээ ил орлогоороо даваа гарчлаа шүү дээ. 40 жил ажилласан Эрдэнэтээс тийм. Тэгэхээр ямар их потенциал байгааг харж болно тийм. Тэгэхээр дараагийн түвшиндээ тэгвэл одоо яаж гарах вэ? Тэн дээр яаж гадаадын хөрөнгө оруулагчдыг татах вэ? Одоо дараагийн томоохон үйлдвэрлэлүүд барихад бид нэр тэрбум доллар хэрэгтэй. Тэн дээр бид нэр өөрсдөө гаргана гэж байна. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулагчид гадаадын түншлэлтэй ажиллах хэрэгтэй болно. Тэгэхээр тэр мөнгөө тэгвэл тэднэртэй яаж одоо Монголд ашигтай нөхцлөөр ингээд бүрдүүлэх үү те. Гэх мэтчлэн бидний хувьд ч гэсэн 30 жил ингэж явж байхдаа бас олон зүйлийг бид нэр одоо шүмжилт ханддаг болж олон зүйлийг бас бид нэр сурч авсан байгаа байхгүй. Оюутлогоо шиг том гэрээ байгуулагдлаа гэд бид нар бас ямар алдаа гаргаж болохгүй те. Юун дээр илүү анхаарах хэрэгтэй гэдгийг одоо бид нар илүү ойлгож байна. Тэрбум долларын гэрээ хамгийн Монголын одоо ардчлал орсноос хойш хамгийн том тэрбум доллараар нөлөөлөх гэр бол оюутлогын гэрээсэн шүү дээ.
анхны гэрээ. Тэгэхээр дараагийн гэрээ байгуулахад ч гэсэн хөрөнгө оруулалт яах гэсэн монголчууд бид нар нөгөө оюутлогоо дээр ажиллаж байгаа олон монголчууд гэсэн нөгөө ур чадварыг бас ингэж авч байгаа тийм. Тэгэхээр ур чадвар тэр ард түмэнд нь бас ингэж олон нийт нь үүсчээж тийм. Тэр салбар өөрөө өрсөлдөх давуу тал нь ингэж том болдог. Олон улсад тийм. Тэгэхээр тэр нь ч гэсэн бас ингэж бүртээд явж байгаа. Тэрийг илүү цаашаа яаж хүний нөөцөөр дэмжих үү тийм бодлогоор яаж дэмжих үү. Тэгэхээр яг нэг тийм миний бодлоор бол ингэж түүхэндээ ингэж нэг сүүлийн 30 жил олборлолт явж байгаа тийм. Одоо цаашаа илүү нэмэн хүртэх шингэсэн одоо үе рүүгээ шилжих, аж үйлдвэрлэлийн эдийн засаг руу шилжих нэг тийм шилжилтийн үед ингээд бас ингээд давхар манай салбар яваад байгаа мó гэдэг. Одоо яваад байгаа мó гэж ер нь бол хардаг. Тэгэхээр яг бидний залуусын үед ч гэсэн айгүй тийм Монгол улсын эдийн засгийн түүхэнд гэх юм уу Монгол улсын түүхэнд маш ач холбогдолтой тийм шилжилтийн тийм сонирхолтой үед ингээд бид нэр яг ажиллаж байгаа байхгүй. Тэгэхээр яг сонирхолтой үед та одоо ч яг тэр салбарт нь ажиллаж байна. Би бас энэ салбарт нь одоогоор би оролцоод ажиллаж байна. Тэгэхээр бидний гаргасан шийдвэр яг одоо явж байгаа жанжин шугам тийм үү. Тэгэхээр дараагийн 30 жилийн Монгол улсын эдийн засаг ямар байх вэ? Яаж хурц хөгдгийг бас тодорхойлоход маш чухал нөлөө үзүүлэх учраас одоо бид нэр энэ үйл явцыг тийм одоо олон нийтэд зөв ойлгуулах тийм мөн одоо яг зөв механизмыг бүрдүүлэх тэгээ дараагийн шатанд нь ороход нь өөр өөрсдийнхөө яг хувь нэмрийг яг оруулах яг тэр одоо window opportunity гэж ярьж байна. Одоо тийм боломжийн цонх яг нэгдсэн тийм сонирхолтой үед ажиллаж амьдарч байгаа шүү гэж бас хэлмээр байна. За та сая бас ирлээ л дээ. Ер нь залуучууд бид нар бол нэг тийм шилжтэй үе дээр явж байгаа гэж ярьж байна. Салбар маань. Тэгэхээр яг энэ салбарт ажиллаж байгаа залуучууд дээр хөлөө чухалч ямар байл дээ. Одоо энэ салбарт ажиллаж байгаа залуучууд магадгүй би ч гэдэг юм уу тийм. Тэр нь яг энэ үед одоо юу хөлөө чухалчсан илүү зүгээр яа. Зөвлөгөө өгөөч одоо. Энэ бол баг манай сүүлийн асуулт. Окей. Тэгэхээр миний зөвлөгөөч гэж байгаа хөө. Гэтэ одоо миний хувийн бодол болохоор яг одоо ийм сонирхолтой цаг хугацаан дээр яг бид нэртэй энэ салбарт ажиллаж байна те. Тэгэхээр яг энэ салбарыг дараагийн түвшинтэй гаргахад залуучууд яг бидний үүрэг роль те яг бидний яг сурсан тэр мэдлэгээ те ашиглаад бас зөв мэдээллийг түгээхэд те өөрөө бас мэдээлэл түгээх чинь болоод гэх юм уу те. Тэгээд нийгэмдээ ч гэсэн энийг бас зөвөр ойлгох хэрэгтэй. Тэгэхгүй бол ингээд нөгөө яг үндэ буруу талын одоо жоохон хитрхи pop хүрдэг ч юм уу эсвэл дүржүүлээд янз бүрээр ингээд ярьж болдог тийм ялангуяа манай салбар бол тэр тал дээр айгүй олон талаар ингэж яриулдаг шүү дээ тийм. Тэгэхээр одоо тэрнээс болоод тийм үү одоо буруу шийдвэр бас гарахгүй. Тэрнээс болоод бид нэр ирээдүйд байх тэр боломжоо өнөөдөр бид нэр алдах үе тийм. Тэгэхээр яг тэр талаасаа бид нэр мэдээллийн одоо зөв хүртээмжтэй байдлыг тийм энэ дээр болгон хүн болгон хариуцлага үүрэх хэрэгтэй. Зөвхөн яам тэрэн дээр зөв мэдээлэл түгээдэг ба шүү дээ. Тэн дээр одоо яамнаас бодлого гаргаж яамнаас гадна төрийн бас байгууллагууд тэр үед мэрэгжлийн нэгт нөхөд болгон маа те бусад одоо ойлгохгүй байгаа хүмүүст те яг зөв мэдээллийг олон нийтээрээ бид нэр түгээж хамтдаа урагшилждаг юм бол уулуурхаа одоо хүндрэлтүүрийн салбар те дараагийн түвшинтэй үнэхээр гарч чадна. Тэгж чадсанараа бид нэр илүү одоо харж үйлдвэрчсэн солонгочсон тийм хүсэж байгаа яг эдийн засгийг те байгуулж чадна гэдэгт бол залуу хүний хувьд бүрэн итгэлтэй. За тийм нийгэм бас байгуулахын төлөө те залуус бүгдээрээ өөр өөрсдөө оролцоод хамтдаа ажиллая гэж байна. За баярлалаа. Тэгэхээр манай энэ удаагийн дугаарт одоо бидний их мэдлэгийг эрэлхийлсэн залуучуудыг илүү сэтэлжүүлэхийг эрэлхийлсэн энэ эрэл хайгуулчин подкаст маань Батнайрамд оролцлоо. Тэгээд дэд сайдад одоо ажлын өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Тэгээд бас энэ сонирхолтой яг мэргэжлийн подкастт оролцсонд маш их баярлалаа.